Хилцээрийг бол дэмжиж байгаа агуулгууд эрүүл мэндийн салбар чиглэсэн эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаа авна гэсэн 65 сая еврогийн үнийн дүнтэй зээлийн хилцээр жилийн хүнийг 19% юм байна. За энэ дээрс эдийн засгийн хөгжлийн яам өнөөдөр ирээгүй байх шиг байна. Тийм учраас эрүүл мэндийн яамнаас асууя. 5 жилийн үндсэн чиглэл жилийн хөгжлийн төлөвлөгөө төсвийн 3 дугаар хасралт буюу шалгуур үзүүлэлт байгаа. Энэ шалгуур үзүүлэлтүүд дээр энэ 65 сая евроор авж байгаа тоног төхөөрөмж маань ямар зүйл заалтыг сайжруулах вэ? Халдварт өвчний өвчл буурах юм уу? Халдварт бус өвчлөлийн төвшин буурах юм уу? Дундаж насалт урсцахад нөлөө үзүүлэх үү гэдэг ихний асуулт. Хоёрдугаарт эдийн засгийн хөгжлийн яамнаас ирэмблэн ирүүлсэн төгслийн жагсаалтын дагуу айлын талтай тохиролцсон төсөл арга хэмжээ гэсэн байна. Тэгэхээр энэ ирэмблэх аргачлалын талаар мэдмээр байгаа. Энийг эрүүл мэндийн яамнаас заавар зөвлөгөөг эдийн засгийн хөгжлийн яамд өгж гэнэ үү? Эсвэл эдийн засгийн хөгжлийн яам өөрсдөө эрүүл мэндийн салбарт шаардлагатай төсөл арга хэмжээний үнэлгээний аргачлалыг боловсруулсан байна уу? Ийм хоёр асуултанд хариу авъя. За ажлын хэсгийн 5 дугаар микрофон уу? Эрдэнэ 2 дарга. За 5 дугаар микрофоны. За та бүхний өдрийн хамгаалан айлтгая. Лувсан жамс гисүүний асуултанд хариулъя. Тэгээ энэ ер нь бол энэ зээлийн хилцээрээр авч байгаа тоног төхөөрөмжүүд маань яг энэ манай төрөлдсөн мэргэжлийн үндэсний хэмжээний эмнэлгүүд дээр ер нь одоо бид нар авч байгаа. Энэ бол одоо яг одоо бидний одоо энэ 5 жилийн үндсэн төлөвлөгөө алсын хараа мөн одоо бас энэ 27 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан энэ ажлуудын хүрээнүүд дээр явж байгаа. За өвчлийн байдлыг наваад үзвэл одоо өнөөдөр өвчлөл нас баралт дээр бид нар халдвар тус өвчлүүд бол нэлээд өндөр байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр ялангуяа одоо бид нар энэ Монгол улсад бас оншиж имсэхгүй байгаа 25 өвчний жагсаалт гэж батлагдсан байгаа. Мөн одоо энэ бас хавдрын эмчилгээнүүд дээр одоо бас зарим юм одоо орчин үеийн технологи шаардсан эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх юм заашгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр яг одоо тухайлбал одоо бид нар энэ халдвар тус өвчин за энэ дотор хавдрын эмчилгээ хорт хавдрын навигац стереотактикийн онцлогын эмчилгээний төв байгуулах гэсэн байдлаар тухайлбал одоо яг хавдар судлалын үндэсний төв дээр бол одоо энэ өмнө нь одоо Монгол улс яг хийж чадахгүй байгаа эмчилж чадахгүй байгаа мэдрэлийн чиглэлийн хавдрууд дээр тухайлбал одоо энэ төслийн үр ашиг зарцуултууд ингэж явж байгаа. За юу их нэраа дээр бол одоо бид нар бол хүүхэд нэраа эндэгдлийг бууруулах чиглэлээр ер нь одоо бас энэ тоон үзүүлэлтүүдээс авч үзээд доктортой хөгжлийн бодлогын одоо 2030 хүртэлх энэ үзэл баримтлалын хүрээнд дээр Монгол улсын одоо бас хүрэх төвшингүүдийг бас тодорхойлж өгсөн байгаа. За энэ төвшингүүдэд хүрэхэд одоо бидэрт бас зарим нэг одоо үр дүнгууд шаардлагатай байгаа. Ялангуяа энэ ургийн гаж хөгжлийн онцлогоо ураг нэраа мэдцлийн тусламж үйлчлэгийг сайжруулах за тэгээ хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах мэдцлийг хөгжүүлэх гэдэг юм ингээд нэлээд олон одоо зүйлүүдийг одоо бид нар бас энд ажлын хэсгүүд дээр ярьж энэ яг одоо бодлогын шин чанартай өөрөөр хэлбэл энэ тусламж үйлчлэгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх гэдэг энэ одоо зорилтуудын хүрээнд дээр энэ одоо төслүүд орсон байгаа. Тэгээд дараагийн нэг одоо хэсэг нь бол энэ гэмтэл согоо судлалын үндэсний гэмтэл согоо судлалын тусламж үйлчлэгээний чанар хүртээмж орчин нөхцөлийг бас сайжруулах гэдэг байдлаар тусгагдсан. Тэгээ энэ дөрвөн одоо жишээ нь эрүүл мэндийн яг одоо салбар дээр байгаа дөрвөн эмнэлгийн бол одоо дотроос 3 эмнэлэг нь бол өмнө нь энэ төслүүдэд хамрагдсан эмнэлгүүд байж байгаа. Нэмэлтээр одоо энэ жилээс бол гэмтэл согоо судлалын төв дээр одоо бас энэ төсөл ирчээр байгаа. Энэ бол дандаа яг энэ зорилтууд дээр тусагдаж одоо тусламж үйлчлэгээний чанар хүртээмжээ дээшлүүлэх чиглэл дээр одоо явсан энэ шалгуур үзүүлэлт рүүгээ идэвч чиглэсэн юм арга хэмжээнүүд байгаа. За лусан жамс гişүүн нэмэлт тодруулах микрофон олгоё. Тийм байнгын ороо болон нэгдсэн чуулган дээр хідүүлээ. Энэ шалгуур үзүүлэлтийн хэд дээр туссан зорилтод нийцж байгаа төсөл арга хэмжээ юм бэ, зээл юм бэ гэдгийг тодорхой хариулдаг байх хэрэгтэй байна. Жишээлбэл 3-4-1 дээр байгаа 5 жилийн үндсэн чиглэлийн хорт хавдраар онцлогдож эмчлэгдснээс хойш 5-аас дээш жил амьдарсан иргэдийн тоо ч юм уу ийм бодит зорилгод бүгдээрээ тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйл заалт дээр нэмэр болох төсөл арга хэмжээ юм а гэдгийг тодорхой хариулдаг байвал их зүгээр байна тийм тоонд байвал нэмж хариулж өгөхийг хүсэж байна. Улсын дүр бүжиг эрдмийн театр дээр бас 10 сая еврогийн зүйлээ байна. Энэ ямар тоног төхөөрөмж явж байгаа?
5 жилийн үндсэн чиглэл ямар зорилго зорилтод нийцэж байгаа вэ гэдгийг бас тодорхойлчихсан яа. За Эрдэнэ 2 дарга нэмэлт тодорхойлгоогүй. 5 номерын микрофон. За Лувсан Жамц гишүүний асуулт нэмэлтээр хариулъя. Энэ одоо яг хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримтч тусгацснаар бол тухайлбал бид нар одоо алсын хараа 25 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 21-ээс 30 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2-2-13 дээр онцлогоо эмчилгээний орчин үеийн дэвшил технологиг нэвтрүүлж иргэд эх орондоо бүрэн онцлогтой эмчлэгдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадаадын иргэд манай оронд ирж эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмнэлэг олон улсын магадлалын идэвхжил авах үйл ажиллагааг төрөөс дэмжинэ гэсэн бас энэ үйл ажиллагааны хүрээ байж байгаа. Мөн одоо энэ 2-2-15 дээр хүн амын дунд зохилон тохиолж байгаа халдвар тус өвчний үеийн тусламж үйлчлэгийг сайжруулах зорилгоор олон улсын жишг нийцсэн төвийг одоо төрөлжүүлэн байгуулна гэдэг. Энэ дээр зүрх судасны төв, эрэгтэй шилжүүлэн суулгах төв. За энэ бол одоо манай улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй холбоотой бас энэ одоо асуудал орж байгаа. За тэгээд мөн одоо яаралтай тусламжийн үндэсний төв гэсэн байдлаар ингэж тусгацсан байгаа. Мөн 2-2-28 дээр эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг төрөөс дэмжинэ гэдэг бас. За Батнайрамд л гишүүн. Соёлын яамнаас байгаа. За соёлын яам 8 номер дээр нэмэлт хариулт. Лувсан Жамц гишүүний асуултанд хариулъя. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам төрийн нарийн бичгийн дарга Батэрдэнэ. За төсөл хэрэгжүүлэх үндслэл бол Монгол улсын алсын хараа 2050 мөн засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны нэмрийн хөтөлбөр Монголын нүүдлийн соёл иргэншил орон нутгийн онцлог тохирсон бүтээгдэхүүн үйлчлэгээ брендийг хөгжүүлэх үйлчлэгээний стандартыг олон улсын жишгт нийцүүлнэ. Энэхүү зээл маань 2015 онд бас яригдчихсэн. Австрийн талаас бол тус манай ерөн дөөр бүжгийн эрдмийн театр дээр мэргэжлийн хүмүүс ирж үнэлт үнэлгээ өгчээсэн. Мөн 2019 онд бас яригдаад одоо ингээд энэ бол 3 дахь үе шатн дээр яригдж байгаа төсөл байгаа. Энэ одоогийн яг 10 сая долларын төсөл бол зөвхөн тайзны одоо тоног дөхөөрөмж акустик шинжилэл хийх ийм төсөл байна.